Систем руу ERP цэгийн дундуур зураас Mongolia цэг мэн гэсэн домен хаягаар нэвтэрч ордог. За тэгээд хэрэглэгч нөхөстэй нэвтэрч орохын тулд нэвтрэх нэр нууцыг мэддэг байх шаардлагатай. За систем нэвтэрч орсны дараагаар ерөнхийдөө систем маань дараах байдлаар харагдана. Зүүнтэлд нь системийн цэсүүд. За энэ хэсэгт болохоор хүмүүсийн пост гэсэн постууд, за энэ мэдээлэл гэсэн болохоор засаг цэг мэн гэ сайтаас мэдээллүүд нь шууд манай систем дээр татагдаж харагддаг байгаа. За тэгээд таны орсон үүрэг даалгавруу дараах байдлаар харагдана. За магадгүй энэ талд нь бол одоо чат хэсгүүд харагдаж байна тийм. За эхний зэснээс эхлүүлээд яриа хүний нөөцийн удирдлага гэсэн зэсийг эхлээрэй гэж бодож байна. За манай систем болохоор ерөнхийдөө хандах эрхийн төвшнгөөс хамаарат цэс болгоно нь хүн болгонд хандах эрхийн төвшнгөөс хамаарат өөр өөр харагддаг байгаа. За жишээлбэл хүний нөөцийн удирдлага гэсэн энэ модуль маань хүний нөөцийн байгууллагын хүний нөөцийн ажилтнанд илүү зориулсан систем гэж бүгдээр ойлгож байна. Яагаад вэ гэхээр тухайн байгууллагын хүний нөөцийн ажилтан одоо системээр дамжуулаад одоо байгууллагын хүний нөөцийн юу одоо хүнийг чөлөөлөх те томилолтоо бүртгэх, ээлж амралтыг бүртгэх ч юм уу тэр бүх үйлдэлүүдийг хийх боломжтой байдаг. За байгууллагын хүний нөөцийн ажилтан гэсэн хандах хэрэгтэй ажилтан ороход энэ зэсүүд бүгдээрээ харагдана. За тэгээд энгийн одоо мэрэгжилтэн гэсэн хэрэгтэй хүмүүс болохоор энэ төрлийн албаач гэдэг зэснээс доошоогоо зэсүүд харагддаг байгаа. За тэгэхээр байгууллагын хүний нөөцийн ажилтан хамгийн түрүүнд байгууллага гэсэн зэс рүү харахаар ерөнхийдөө танай байгууллагыг анх бүртгэхэд одоо оруулсан мэдээллүүд одоо дараах байдлаар харагдана. Тэгэхээр ажилтан эхлээд өөрийнхөө мэдээллийг чиглээд засварлах шаардлагатай ерөнхийдөө бас нэг танай байгууллагын бүлэг тэгээд засаг захиргааны төрөл эдрийг зөв оруулж юу гэдгийг хараад нэгтлээд энийг нэг засварлах боломжтой. Гэхдээ эндээс болохоор одоо энэ одоо хэрэгсэн тэмдэглэгээтэй талбарууд нь бол шууд эндээс засварлах боломжгүй талбарууд байгаа. Жишээлбэл орон тоо, байгууллагын нэр гэх мэтчлэн мэдээллүүдийг регистрийн дугаар ингээд очиод засварлах боломжтойнууд нь болоод байна тий. Эндээс та байгууллагынхаа мэдээллийг зөв одоо тохируулж өгснөөрөө жишээлбэл тань руу өөр байгууллагаас бичиг явуулахад одоо танай байгууллага агентлаг байх юм бол агентлаг шүү гэдгийг энэ дэр сануулад өгчих юм бол нөгөө ажилтан чинь нөгөө байгууллага чинь танах руу бичиг явуулахад агентлаг гэдэг талбараар нь шүүж хайлт хийх боломж нь илүү амар болдог. За тэгэхээр энийг эхлээд ингээд үзэж байна. За дараагаар нь эхлээд байгууллагын мэдээлэлээ нэгтэлж үзээд за дараагаар нь байгууллагатаа байдаг харилцаатай нэгжүүдээ эхлээд бүртгэж өгнө. За нэгж гэсэн зэс рүү орохлоор дараах байдлаар харагдаж байна. За шинээр бүртгэх тавчин мэдээж зөвхөн хүний нөөцийн ажилтан болон байгууллагын админ гэсэн хандах хэрэгтэй хүнд энэ маань идэвхтэй байдаг байгаа шүү. Идэвхтэй бүртгэх боломжтой. За бүртгэх тавчаад арснаар ерөнхийдөө мэдээж шаардлагатай талбаруудыг бөглөөд нэгж маань бүртгэгдэнэ. За эндээс болохоор төрөл за байгууллага гэдэг танай байгууллага нь бол автоматар гараад ирнэ. Тэгэхээр энийг та ямар ч одоо оруулах шаардлага байхгүй. За та танай байгууллага нэгжээ юу гэж нэрлэдэг газар халтас хилтээс алба гэж нэрлэдэг. Эндээс шалтгаалаад төрлөө сонгоод өгчнө. Тэгээ нэгжээ нэрээ оруулж өгөөд ерөнхийдөө энэ гурван талбарыг бөглөхөд болох юм. Ирэмб гэдэг маань цаад чагсаалтын хэдэд ирэмблэгдэж гачрахгүй гэдгийг хэлтэж байгаа. За мөн энэ удирдлага одоо дээд нэгжээ та яг ирэмбэ 1 дараа нь хараалдаг нэгжээ 2 гэдэг ингээд зөв дараалтаа оруулах юм бол таны энэ оруулсан ирэмбээс шалтгаалаад танай ажилчдын чагсаалтыг таны оруулсан ирэмбээр ажилчид нь гарч ирнэ. За мөн цаг бүртгэлийн систем дээрээ энэ нэгжийг ирэмбийг зөв оруулж өгсөн бол нөгөө хамгийн дээд албан тушаалтай хүн хамгийн дээрээ гарч ирдэг ч юм уу. Ийм одоо зохицуулттай байдаг шүү. За тэгээд нэгжийнхаа нэрийг оруулж өгөөд за шаардлагатай гэвэл зарим байгууллагууд өөр нэгжүүд нь өөр газар байрладаг, өөр одоо утасны доортой ч юм уу тийм байдаг. Тэгэхээр тэднийг оруулж өгөөд хадгалах товч дарснаар нэгж нь бүртгэгдэнэ. За ингээд нэгжээ оруулаад өгсөн юм чинь одоо албан тушаалаа эхлээд оруулж өгнө. Ерөнхийдөө бүртгэлийн хэсэг нь дандаа дээрээсээ явдаг гэсэн. Эхлээд байгууллага нэгж албан тушаал тэгээ хүнээ бүртгэдэг гэсэн. За албан тушаалаа шинээр бүртгэх тавчаа дараад эхлээд албан тушаалаа. За эхлээд ерөнхий мэдээлэл гэсэн хэсэг дээр гарч ирж байгаа хэтгэ мэдээллийг эхний ээлжинд бүртгэснээрээ албан тушаал маань бүртгэгдээд хүн албан агчаа бүртгэх боломжтой болчихно гэсэн. За тэгээ дараагийн удаад хүний нөөцийн ажилтан маань зав заагаараа энэ зорилго чиг өөрөө тавигдах тусгай шаардлага гэх мэтчлэн одоо эдгээр талбаруудыг нь бөглөөд өгчөж болно. За эхний ээлжинд бол энэ ерөнхий мэдээлэл гэдэг талбар дээр гарч ирж байгаа мэдээллүүдийг бөглөж өгнө. За эндээс албан тушаалыг бүртгэхдээ юу анхаарах шаардлагатай вэ гэхлээр нэг
хоёр одоо чухал одоо мэдчих шаардлагатай зүйл байгаа. Тэр нь болохоор нэгд нь мэдээж орон тоогоо. За танай байгууллага хоёр хүний нөөцийн ажилтнтай бол орон тоогоо заавал 2 гэж оруулж өгнө. 1 гэд оруулаад ч юм бол дараагийн үнэ бүрдэх боломжгүй болно. За тэгээд дараагийн нэг одоо мэдэх шаардлагатай нэг юу вэ гэхэлэр энэ ажил гэсэн талбараа энэ маань болохоор таны бүртгэж өгөх гэж байгаа албан тушаалтай хамгийн ойролцоо нэршлэр та эндээс албан тушаалаа сонгож өгнө. Энэ маань болохоор манай систем өөр нэгэн хүний нөөцийн том системтэй интеграц хийгдэх шаардлагын үндсэн дээр ирэхэд энэ талбар гарсан гэсэн. За тэгэхээр жишээлбэл хөдөөлөө харцгаая. Хүний нөөцийн ажилтан маань жишээлбэл ийм нэршлэр байж ах жишээний байгаа. Тэгэхээр эндээс хамгийн ойролцоо нэршлэрээ албан тушаалаа бүртгэж өгөөрэй. За яг албан тушаалын нэр гэдэг дээр нь болохоор та нөгөө нэг байгууллагынхаа албан тушаалын нэрийг нь оруулж өгнө гэсэн. За тэгээ ерөнхийдөө энэ дээр угсаа ойлгомжтойгаа яг бүртгэлийн талбаруудаа та бүгэлдэх юм бол албан тушаал нь бүртгэгдээ явчихна. Манай системийн хэмжээнд бүртгэлийн талбарууд нь дандаа юм улаан одтой талбарууд нь заавал бүглэгдэж бүртгэгддэг талбарууд байгаа шүү. Тэгэхээр бүх одоо бүртгэлийн талбарууд дээр заавал та энэ улаан одтой талбаруудыг заавал бүглэж өгөх шаардлагатай. За ингээд ойлгомжтой тийм ингээд талбаруудаа бүглөөд албан тушаалаа бүртгэгчнэ. За ингээд албан тушаалаа бүртгэснийхаа дараагаар төрийн албан агч зэс рүүг орж ажилтнуудаа бүртгэж өгнө. За ажилтнууд нь бол дараах байдлаар чагсаалт байдлаар ингээд харагдаж байна тийм. За ажилтны ерөнхийдөө хувийн мэдээллүүд нь чагсаалтан дээр харагдаж байгаа учраас ажилчдынхаа мэдээллийг харахад илүү амар агаах. За тэгээ төрийн албан агч гэдэг төсрүүгөө шинээр бүртгэх товчоо дараад хүмүүсээ бүртгэнэ. За ингээд нөгөө чагсаалтан дээр ийм төр чөлөөлөгдсөн манай байгууллагаас чөлөөлөгдсөн хүмүүсийн мэдээлэлнээр энэ дээр харагддаг байгаа шүү. За тэгээд тухайн ажилтнаа чеклээд тухайн ажилтны анкет А, Б анкетуудыг эндээс хараад за засварлаад удирдах явцдаг. За тухайн ажилтны хандах эрхийг эндээс харж засварлаж өгдөг байгаа. Мэйлийн нуцны дугаарыг зөвлөж өгдөг байгаа. За шинээр бүртгэх товчон дээрээ дараад хүн бүртгэх ямар зорилготой вэ гэхлээр системд энэ ажилтан маань бүртгэлтэй байна уугүй байна уу гэдгийг ихлээр шалгаж байгаа. Нэг хүн одоо нэг л байгууллагт систем бүртгэлтэй байдаг байгаа. За тэгээд ингээ хаагаад үтсэн чинь нөгөө ажилтан маань өөр байгууллага дээр бүртгэлтэй байх юм бол ингэж гарч ирдэг байгаа. Энэ байгууллага руу чөлөөлөх хүсэлтийг бүртгэлээ хийлэгжээж үргэлжлүүлнэ гэд. За хэрвээ энэхүү ажилтан маань систем бүртгэлгүй байх юм бол албан агч нэмэх гэсэн товч маань идэвхтэй нэмэх боломж нь өсч байна гэсэн. За тэгээд тухайн ажилтныхаа мэдээллүүдийг энэ хэсэгт бол мэдээж оруулж өгнө. За тэгээд нэг чинь албан тушааланд та мэдээж түрүүн бүртгэсэн одоо мэдээллүүдэн дээр гарч ирж байгаа. За тэгээд бүртгэлийн тоонд RCS гэдгээ заавалж эхэлж өгнө. Харин энэ маань болохоор ямар очиртай гэхэлэр системд хандах эрхгүй зүгээр ажилтнуудаа бүртгэх шаардлагатай ажилтнууд байдаг тий. За тэгэх юм бол тэднэрийгээ зүгээр ингээд хандах эрхгүй гэдгээр бүртгээд хүний нөөцийнхаа одоо тоонд мэдээлэлд оруулаа явцдаг. За системд хандах эрх нэгс гэдгээ чеклээд энэ дээр утасны дугаарыг нь оруулж өгнө. Энэ дээр оруулж өгж байгаа утасны дугаар хэрэглэгчийн нэвтрэх нэр болдог. За энэ дээр болохоор албаны мэйл хаяг. Энэ дээр нь болохоор мэйл хаягийн оруулж өгсөн мэйл хаяг руу тухайн хэрэглэгчийн системд нэвтрэх баталгаажуулах 6 оронтой код нь очдог байгаа. Энэ нь болохоор нэвтрэх нэр нь болдог байгаа шүү. За хүн бүртгэхдээ нэг одоо анхаарах ёстой зүйл нь энэ хандах эрхийг нэмж өгж байгаа. Хандах эрх гэдэг маань тухайн хэрэглэгч системд яг ямар эрхтэйгээр оролцгоё, ямар бүртгэлийг хийж болох юм ч гэдэг юм уу. Яг тэр юуг нь хандах эрхээр нь тохируулж өгдөг гэсэн. За хандах эрх нэмэхгээ орохлоор энэ албан тушаалын 7 эрх харагдаж байгаа. Энэ 7 эрхээс заавал аль нэг нь тавьж өгч ээж тухайн хэрэглэгчид эдгээр цэсүүд харагддаг байгаа шүү. Энийг нь тавьж өгөхгүйгээр энэ доошогоо эрхүүдийг нь тавьж өгчлөөр зарим хэрэглэгчид болохоор цэс нь харагдахгүй байна гэсэн тийм шалтгаанаар залгаж орж ирдэг. Тэгэхээр энэ одоо 7 хандах эрхийг заавал тохируулж өгнө. За байгууллагын админ болохоор ерөөдөө илүү том эрхтэй байгаа хүмүүсийн нууц цугийг сэргийг хүн бүртгэх бүх ажилчдаа харах ч гэдэг юм уу том эрхтэй байгаа шүү. За байгууллагын дарга гэсэн эрхийг тавьж өгнө. За нэгжийн дарга хүний нөөцийн ажилтан
ахлах мэргэжилтэн гэсэн иймэрхүүд байгаа шүү. Мэргэжилтэн гэсэн эрх тавьж өгсөн хэрэглэгч зөвхөн өөрийн мэдээллийг хардаг байгаа. Ахлах мэргэжилтэн гэсэн эрх тавьж өгсөн хүн нь доошоогоо өөрийнхөө харьяалан удирдах мэргэжилтнүүдийнхаа мэдээллүүдийг хардаг байгаа. За нэгжийн дарга нь мэдээж өөрийнхөө нэгжийн хүмүүсийг гэх мэтчлэн ингээд хандах эрх болгоно нь өөр тусдаа ийм үүрэг зориулттай эрхүүд байгаа. За ингээд албан тушаалын 7 эрхээс заавал аль нэгийг тавьж өгөн давхар тавьж өгөх боломжгүй. Нэг байгууллага дээр хэдэн ч хүний нөөцийн ажилтан бүртгэх боломжтой. Нэг байгууллага дээр хэдэн ч байгууллагын админ өгөх боломжтой байгаа. За ингээд мэргэжилтэн гэсэн эрх одоо нэг ажилтнаа өгчлөө. Доошоогоо нөгөө мэргэжилтэндээ өөрийн одоо А банк гэдэг мэдээллийг засварлах харах гэсэн эрхийг нь тавьдаг гэх юм бол тухайн ажилтан системд өөрөө нэвтэрч ороод хүний нөөцийн одоо ажилтны оролцоогүйгээр өөрийнхөө анкет А банкийнхаа мэдээллийг өөрөө бүртгээд засварлцдаг байгаа. Энэ эрхийг тавьдаг юм бол за тэгээд наалтан бичгийн эрхийг заавал тавьж өгөх шаардлагатай. Зөвхөн өөрийнхөө бичгийг харах шаардлагатай гэх юм бол энэ эрхийг байгууллагын бичиг хэрэг хариуцсан ажилтнанд болохоор энэ эрхийг тавьж өгдөг. За зарим байгууллагууд гадаад дотоод бичгээ одоо тус нь ангилдаг. За тэрэнд нь зориулж энэ хоёр эрх үүссэн байгаа шүү. Зөвхөн гадаад бичгүүдэд хариуцдаг бичиг хэрэгтэй болохоор мэдээж энэ бичиг хэрэг хариуцсан ажилтан гадаад гэсэн эрхийг нь тавьж өгдөг. За байгууллагын өргөдөл гомдол хариуцсан ажилтнаа энэ эрхийг тавиад өгчдөг өргөдөл гомдол хариуцсан ажилтан. Тэгэхээр энэ хүн маань л зөвхөн системд байгууллагынхаа өргөдөл гомдлыг хүлээж авах за бүртгэх тийм эрхтэй хүн болно гэсэн. За тэгээ ерөөхдөө ингээд бүгд ойлгомжтой эрхүүдээ ингээд харж агаад уншаад тавиад өгчдөг гэсэн. За файлын сан болохоор байгууллагын файлуудыг бүгд хардаг, татдаг. Хүн болгон байгууллагын файлуудыг устгах боломжгүй. Файлын сан байгууллагын админ гэсэн хандах хэрэгтэй ажилтан заавал ганцхан тэр ажилд устгадаг байгаа шүү. За байгууллагын шагналын ажилтнаа энэ төрхийг тавиад өгчих юм бол шагналынхаа бүртгэлийг хөтлөө явуулдаг гэсэн. За ингээд хандах эрхийг нь тохируулж өгөөд албан тушаалд томилох гэсэн байгаа. За эндээс нь мэдээж албан тушаалынхаа мэдээллүүдийг нь оруулж өгөөд ингээ хадгалах товч таах юм бол энэ ажилтан системд хандах хэрэгтэй болоод мэйл хаяг руу саяны нөгөө түрүүн бүртгэж өгсөн мэйл хаяг руу баталгаажуулах 6 оронтой код спам дотор нь очдог шүү ихэнх мэйлнүүдээ. Тэгэхээр хүн болгон бүртгэсэн гэх юм бол спамаа шалгаарай. За тэгээд утасны дугаар нь хэрэглэгчийн нэр нь болдог байгаа. Ингээд ажилтнуудаа бүртгээд системд хандах эрхийг нээгээд өгнө гэсэн. За тэгээд шиг мэдээж танилуул, тангамж, тусламж, сургалт, ээлжийн амралт гэх мэтчлэн хүний нөөцийн ажилтнанд одоо шаардлагатай бүхэл бүртгэлийн хэсгүүд харагдаж байгаа. За тэгээд ээлжийн амралтаа бүртгээд өгнө. Хүний нөөцийн удирдлага гэмэд бол манай цаг бүртгэлийн системтэйгээ уялдаж ажилладаг. Тэгээд эндээс ээлжийн амралтыг одоо бүртгээд өгчих юм бол тухайн хугацаанд тухайн ажилтан ээлжийн амралттай төлөвлөгөө цаг бүртгэлийнхаа цагийн баланс дээр аваа авчдаг гэсэн. За мөн томилолттой явж байна гэж бүртгээд өгөх юм бол бас томилолттой гэсэн төлөв аваа авчдаг. За хүний нөөц дээр нэг юм байна. Хүний нөөц дээр одоо хүн бүртгээд одоо чөлөөлөх, албан тушаал төвшүүлэх, бууруулах гэсэн үйлдэлүүдийг системийн хэмжээнд яаж хийдэг вэ гэхлээр одоо нэг хүн бүртгэгцээ, би буруу бүртгэгцээ ингээд шууд устгах боломж байх байна гэд хүмүүс тэгдэг. Тэгэхээр одоо устгана гэдэг нь одоо жишээлбэл чөлөөлөх үйлдэл баггүй. Тэгэхээр хэдүүлээ яаж албаагчийг чөлөөлөх вэ гэхлээр ерөөхдөө 3 алхамтай явагддаг. Тэгэхээр энэ маань одоо чөлөөлж байна гэдэг чинь нэг тийм даргын тушаал гараад тэр тушаалын дагуу чөлөөлөгдөж чинь гэж үзээд эхлээ шийдвэрийг бүртгэж өгдөг. За шийдвэр бүртгэгтэй болохоор энэ төрлийг нь заавал зөв сонгож өгөх хэрэгтэй. Дахин өөрчлөлт буюу төрийн албан агчийн өөрчлөлт гэдэг төрлийг нь сонгож өгдөг. За тэгээд ерөнхийдөө нэг шийдвэрээр бүгдийг нь сонгож болно. За тэгээд шийдвэрийн шаардлагатай талбаруудыг бөглөөд нэг анхаарах зүйл нь юу вэ гэхлээр шийдвэрийн ашиглах тоог нь зөв өгөх ёстой. Хоёр ажилтныг та чөлөөлөх гэж байгаа бол энэ хүн шийдвэрээр чөлөөлөх гэж байгаа бол шийдвэрийн ашиглах тоог нь 2 гэдэг өгдөг ч юм уу. Яг хэдэн удаа та ашиглахын тэр тоогоор өгдөг. Ашиглах тоон дууссан тохиолдолд шийдвэр нь гарч ирдэггүй байгаа. За ингээд шийдвэрээ бүртгээд өгсөн хамгийн ихний алхам. Хоёр дахь алхам нь болохоор төрийн албан агц руу очиод тухайн ажилтнаа чөлөөлөх дарахлаар энэ дээр шийдвэр
сонгох гэсэн гарч ичэн тий сая нөгөө хэдүүлээ шийдвэр бүртгэж өгсөн бол энэ дээр гарч ирээд за ийм шалтгааны албанаас чөлөөлж байгаамаа гэдэг талбаруудаа бүгэлж өгөөд хадгалах давчдаар нь за 3 дахь алхам нь болохоор дахин өөрчлөлт гэдэг зэс рүү харахаар энэ дээр одоо өөрчлөлтөнд орсон ажилчид харагдана. Ингээд чөлөөсөн эсвэл ажил авсран гүйцэтгэж байгаа юм ингээд төлбөө дээр янз харагдана. За тэгээ чөлөөсөн рүүгээ очиж байгаа тухайн ажилтнаа яаж чөлөөлөх вэ гэхлээр одоо нөгөө нэг ажлаас хүн гарахад тойрох зурах үйлдэлийг хийгээд бүх юмнаас нь чөлөөлөө гаргадаг. Түүнийг болохоор системийн бүртгэл гэдэг товчоор хийгээд байгаа. Системийн бүртгэлийг нь болохоор энэ ERP системээс ерөөхдөө бүх модулаас нь чөлөөлж ийн гэсэн. Тэгээд одоо энэ хүн дээр жишээлбэл ийм хоёр шийдэгдээгүй хурал үйч ингээд дуусаагүй хоёр хурал. Энийг нь одоо байх юм бол заавал дуусгаж чөлөөлөгч гэдэг юм одоо ийм учиртайгаа. Тэгээд эндээс бүгднгээс нь дуусгаж чөлөөлдөг байгаа шүү. Ийм 3 алхамтай. За ерөөхдөө төрийн албан агчийн анкетанд өөрчлөлт оруулах гэж байгаа бол яг энэ 3 алхамтай үйлдэлүүд хийгддэг байгаа. За дараагийн зэс рүүгээд орцгоё. Дараагийн зэс рүү алтан бичгийн зэс байгаа. За алтан бичиг гэсэн модуль нь болохоор байгууллагын бичиг хэрэг хариуцсан ажилтнанд илүү зориулсан систем байгаа. Байгууллагын бичгүүдийг хүлээж аваад, захимаар хүлээж аваад эсвэл өөр байгууллага руу захимаар илгээх, за магадгүй цаасаар ирсэн бичгүүдээ системдээ бүртгэлжүүлж оруулах ч гэх юм уу. Ийм одоо үүрэг зориулттай систем байгаа. За тэгээд заавал одоо бичиг хэрэг хариуцсан ажилтан гэхгүй энгийн мэрэгжилтэн гэсэн ажилтнуудад болохоор мэрэгжилтэн гэсэн юм хандах хэрэгтэй ажилтнуудад болохоор өөрт нь хариалагдаж, өөрт нь хариуцлагдаж одоо ирсэн бичгүүд нь системээр мөн адил ирдэг тийм систем байгаа шүү. Тэгээ системээр одоо өөрт нь хамааралтай бичгүүдээ хараад өөрөө шийдвэрлээд, цахимаар шийдвэрлээ явдаг гэсэн. За ерөнхийдөө алтан бичгийн хянах самбар гэдэг зэс рүү ороод хэдүүлээ харцгаая. Тухайн танай байгууллагт нээж үзээгүй хэдэн бичиг ирсэн байна. Хугацаанд төгсөн хэдэн бичиг ирсэн байна гэх мэтчлэн мэдээллүүдийг график байдлаар харуулж байна. За энэ болохоор одоо энэ тухайн хугацаанд огнооны хооронд одоо хичнээн бичиг буцаасан шийдвэрлсэн хүлээн авсан бэ гэдэг одоо тайлан тооцоогоо график байдлаар харчиж байна гэсэн хянах самбарын хэсэг байна. За ирсэн бичиг рүү эхлээд шууд ирсэн бичгээ тайлбарлахаас өмнө эхлээд байгууллагын бичиг хэрэг хариуцсан ажилтан гэсэн хандах хэрэгтэй хүн хамгийн түрүүнд систем рүү ороод 3 тохиргоо гэж өгдөг байгаа. Хамгийн түрүүнд алтан бланк үүсгэх тохиргоо гэсэн зэс рүү ороод индекс дугаар тохируулах гэдэг өөрийнхөө байгууллагын индексийг хадгалж тохируулж өгдөг гэсэн. Одоо танай байгууллага өөр нэг байгууллага руу бичиг системээр явуулах болоход одоо индекс дугаар хэрэгтэй бүх бичгэнд. Тэгэхээр тэр индексийг тохируулж өгч байна гэсэн. Индекс дугаар тохируулах гэсэн зэс рүү ороод шинээр бүртгэх тавчаад дараад за энэ индекс маань хизээнээс хэрэгжих юм. За бичгийн дугаарын төрөл танаагаас явж байгаа бичгүүд хэрвээ индексгүй байдаг бол индексгүй гэдгийг сонгоч. За алтан тушаалтны индексээ явдаг бол ингээд алтан тушаалтны индекс гэдэг маань одоо энэ дарга одоо тухайн бичгэн дээр гар үсэг зурх юм бол индекс 0.1 байна. За энэ дарга зурх юм бол индекс нь 0.2 байна гэсэн ийм тохиргоонуудыг хийж өгч байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө ажилтнаа явсан бичгийн баталгаажуулагч дээр сонгоод өглөөр дугаар нь шууд автоматар авагдаад системээс авагдаад явна гэсэн. За ингээд ажилчдынхаа мэдээллийг индексийн дугааруудыг нь оруулаад өглөө. Одоо энэ болохоор индекс дугаар хооронд форматгаа. За дроп авдаг бол дроп тий. Харагдах нь ингэж харагдах нэ. За онтой байх юм бол онтойс гэдгээр сонгоод өгч. За ингээ хадгалах давчдаарч өгснөөрөө танай байгууллагын алтан бичгийн индекс системээр тохируулагдчихлаа гэж ойлгож байна. За тэгээд хүмүүс болохоор ингээд идэг. Ингээ 2 3 мөр одоо тохиргоо хийчих гээд идэг. Энд дээр зөвхөн нэгэн мөр байгаа. Тэрэн дээрээ засвар хийгээ явдаг байгаа шүү. Одоо энэ дээр хүн нэмээд тэгжээж зөв ажилтдаг байгаа. За эхний тохиргоо нь алтан бланк үүсгэх тохиргоон дээрээ юуг нь индексийн тохируулаад өгчлөө. Одоо 2 дахь тохиргоонд болохоор алтан бичгийн толгоогоо архивын ерхий газраар батлуулна гэсэн. Танай байгууллагын алтан бичгийн бланк нь ямар байдгийг тэрнээсээ шалтгаалаад та бүхэн шинээр бүртгэх тавчаа дараад харахаар танай байгууллагын алтан бланкн дээр байдаг энэ зураг танай байгууллагын лого байдаг бол энэ дээр нь та дарж ороо логого оруулж өгнө. За ерөнхийдөө одоо бол манай энэ алтан бичгийн бланк ингэж харагдаж байгаа. Ингэж харагдаж байна гэсэн.
За тэгэхээр та бүхэн яг одоо энэ дээр харагдаж байгаа байгууллагын мэдээлэлд нь болохоор танай байгууллагын анх системд бүртгэхэд оруулж өгсөн мэдээлэлүүд гэж ойлгож байна. Тэгээд эндээсээ харж агаад манай алтан бланкн дээр ийм одоо мэдээлэл бичигдэхгүй гэх юм бол эндээсээ шууд засварлаад өгчнө гэсэн. За тэгээд хэрэгжиж эхлэх огно энэхүү бланкыг хизээнээс сэргийлэх юм. За 24-өөс энэ дээр нь хэвлэмэл хоцсны нэр буюу одоо энэ бланканда нэр өгөөд байгаа гэсэн. Танай байгууллага олон бланк ашигладаг бол дараа нөгөө нэг олон бланкуудаа ялгахын тулд нэрээр нь ялгаад байна. За тэгээд хадгалах давчд арчээ. Хадгалах давчд арахлаар хадгалах гэсэн давч маань илгээх гэдэг давчаар солигдож байна. Илгээх давчд арах юм бол танай энэ байгууллагын алтан бланк энэ архив ерхий газар руу илгээгээд архив ерхий газар танай бланкийг хараад баталж өгдөг байгаа системээр. За 2 дахь тохиргооны нь 3 дахь тохиргоо нь болохоор хөтлөх хэргийн нэрийн жагсаалт гэсэн зэс рүү ороод бичиг хэрэг хариуцсан ажилтан маань ирсэн явсан бичгийнхаа хөтлөх хэргийн нэрийн жагсаалтыг үүсгэж өгдөг байгаа. За нэр дээр нэрсэн бичиг, тайлбар дээр нь энэ тайлбарыг ирсэн бичгийн хөтлөх хэргийн нэрийн жагсаалт. За мөн явсан бичгээ адилхан ингэж бүртгэж оруулж өгнө гэсэн. За энэ 3 тохиргоог хамгийн түрүүнд хийх шаардлагатай. За одоо ирсэн бичиг гэсэн зэс рүү ороод тарын ирсэн бичиг нь болохоор танай байгууллага дээр ирсэн бичгүүд дараах байдлаар харагдаж байна. Энэ маань болохоор би болохоор байгууллагын бичиг хэрэг хариуцсан ажилтан гэсэн хандах хэрэгтэй учраас манай байгууллагын бичгүүд харагдаж байгаа. За миний ганцхан хариуцсан бичгүүд гэх юм бол өөрийн хариуцсан гэдгийг чеклэх юм бол ганцхан таны хариуцсан бичгүүд харагдана гэсэн. За тэгээ ирсэн бичгүүд маань дараах одоо төрлүүдээр ангилагдаж байна тий. Танад хичнээн ширнээр ирсэн бичиг байгаа. За асуудлагдж байгаа буюу шийдвэрлээгүй хэдэн бичиг байна. Шийдвэрлсэн хэд байна гэх мэтчлэн төлөвүүдээр ангилагдаад харагдаж байна. За мөн жагсаалт талбар болгоны доор одоо хайлттай хэсэг байгаа. Энэ дээр болохоор та бүхэн байгууллагын бичгүүдийг хайхад нь хайлттай хэсэг талбар болгоноор хайдаг учраас илүү хамаагүй хялбар байгаа. За тэгээд бичгийн энэ болохоор танай байгууллага дээр цахимаар ирээгүй та яг бүртгэх гэж орж байгаад өөрөө системээрээ бүртгэсэн бичгүүд нь болохоор ийм айконтой харагдаж байна. За бичгийн төрөл нь харагдаж байна. Бичгийн дугаар, бүртгэлийн дугаар буюу танай байгууллага дээрсэн хиддэг бичгийн тэр дугаар нь харагдаж байна. За бичиг дээр байдаг дугаар нь за өгнө гэх мэтчлэн ийм мэдээллүүд нь харагдаж байна гэсэн. За ирсэн бичгийг бүртгэх энэ болохоор танай байгууллага дээр цаасаар бичиг ирсэн тэрийг та системд бүртгэлжүүлж оруулах гэж байна. За шилжүүлэх албаагч. За энэ бичгийг энэ ажилтан руу шилжүүлнэ гэж сонгоод өгчлөө. За харах албаагч гэдэг нь энэ бичгтэй хамаатай ийм ажилтнууд энэ бичгийг харах одоо эрэхтэй гэдгийг сонгоод өгч байна. Энэ харах дээр сонгож өгсөн ажилтнууд зөвхөн тухайн бичгийг харах эрэхтэй болохоос ш тухайн бичгэн дээр өөр нэг ямар нэгэн үйлдэл хийх боломжгүй байгаа. Тэгээд яг нөгөө бичгээ бүртгэгчгээр энэ ажилчид маань ийм бичгүүд надтай хамааралтай ийм бичиг манай байгууллага дээр ирсэн байна гэд харах боломжийг олгоод байгаа. За тэгээд энэ дээр болохоор бичгийн мэдээллүүд нь бүртгэлийн хэсгүүд нь харагдаж байна. За бүртгэлийн дугаар гэдэг дээр болохоор 22 оны танад ирсэн 18 дахь бичиг гэд системээс санал болгож байна. Та энийг эндээс засварлах боломжтой байгаа. За бичиг дээрх огноог нь оруулж өглөө, бичгийнхаа нөгөө нэг дугаарыг нь оруулж өглөө. За хаанаас ирсэн бичиг ингээд эндээс байгууллагын та нэр болон регистрээр нь хайгаад за одоо ингээд дунд говь гэж байна. За энэ дээр ингээд байгууллагууд нь байгаад байна тий. За ингээд байгууллагаас ирсэн гэдгийг сонгоод өгчлөө. За тухайн бичгийн давч агуулгыг тухайн бичгэн дээр гарын үсэг зурсан тамга дарсан хүнийх нэрийг бичиж өглөө. Хавсралттайгаа нийт хэдэн утсын түүнийг нь оруулж өгнө. За хавсралт файл гэдэг хэсэг дээр нь тухайн ирсэн бичгээ сканертаад ишиг оруулж өгнө гэсэн. За тэгээд тухайн бичиг чинь гадаад бичиг байх юм бол энийг чеклэн. За танад ирсэн бичиг маань хариутай бичиг байх юм бол хариутай гэдгээ чеклээд өгнө. Тэгэхээр бүртгэл хяналтын картын дугаарыг оруулдаг гэсэн гарч ирлээ. За мөн хариутай бичгэн дээр дандаа шийдвэрлэх огноог нь заавал оруулж өгдөг. За танахаас явсан өөр нэгэн алтан бичгийн хариу болж ирж байгаа бол алтан бичгийн хариу хэсэг гэдгээ чеклээд өгөхлөөр танахаас явсан бичгүүдийн жагсаалт гарч ирээд
манайхаас явсан энэ бичгийн хариу болж ирж байгаа шүү гэдгээ энэ дээр оруулаад өгчлөө. За ингээд бүртгэгт авч дарснараа эдгээр хэрэглэгчид рүү notification очоод мэдээлэл гэсэн үг энэ дээр нь тань дээр энэ дугаартай бичиг харахаар ирлээ. Энэ дээр таныг одоо хариуцагч нь жишээлбэл одоо энэ хүн болоо авчиж байна гэсэн үг байхгүй энэ хүн дээр очиж байна гэсэн. Ингээд бүртгэгдэнэ. За тэгээд явсан бичиг гэдэг харцгаая. Явсан бичиг рүү орохлоор энэ танай байгууллага дээр бүртгэлтэй бичиг харагдаж байна. За явсан бичиг бүртгэх. За энэ бичгийг одоо хэн боловсруулсан? Боловсруулагчийн сонгож өглөө. Хянагч дээр нэгж энэ дараагаа сонгож өгье. Баталгаажуулагч гэдэг дээр нь одоо нөгөө танахаас явж байгаа энэ бичиг дээр хэн гарын үсэг зурж баталгаажуулах юм бэ? Тэр хүний энэ дээр сонгож өглөө. За энэ дээр болохоор баталгаажуулагч дээр нөгөө нэг энэ хүн баталгаажуулагчаар нь байх юм бол индекс 01 байна гэдээ хэлээ сая энэ дээр нь тохируулаад өгсөн тий. Одоо ингээд сонгохлоор шууд тухайн хүнийг сонгонгууд хинээс явж байгаа нь гараад ирлээ. Өөрөө систем авчлаа утгаар. За тэгээд тухайн бичгийн бүртгэлийн дугаар за бичиг дээр хогноо өнөөдрийн бичгийг бүртгэж байгаа учраас өнөөдөр явчихж байгаа шүү. За тэгээд бичгийн дугаар нь яг одоо ингээд 01 индекс нь одоо 01 гэсэн индекстэй хүнийг сонгоцсон байгаа учраас шууд индекс 01 за 22 оны бичгийн дугаар нь ингэж явах нэ. За энэ биш юмаа гэх юм бол бичгийн дугаар засварлана гэж дараад эндээсээ ингэ явчихдаг. За ингээс салах юм бол дараагийн явсан бичгээ бүртгэхэд 12-оос хойш 13 гэдэг дугаарлагдаад явдаг байгаа шүү. За ингээд бичгийнхаа дугаарыг оруулаад өгчин одоо хаашаа явах юм те та энэ бичгийг ямар байгууллага руу явуулах юм? Нэг бичгийг олон байгууллага руу явуулж болно. За эндээс хэдүүлээ хайцгаая. Санал болгох дээр айцсан. За Дундгов аймаг гэдэг ингээ хайхлаар ерөөхдөө байгууллагууд бол гарч ирж байна. За ингээд нэг юм шар айконтай, ногоо айконтай янз янз харагдаж байна те. Энэ хоёр айкон ямар ялгаатай вэ гэхэлэр юм шар айконтай байгуулга нь ERP-стэй нэвтрээгүй. За мөн манаас энэ системээс одоо эднийх рүү ерөнхийдөө системээр бичиг явуулах боломжгүй гэсэн. За ногоо айконтой болохоор зарим нь ERP систем нэвтэрсэн, зарим нь одоо өөр алтан бичгийн систем ашигладаг. Гэхдээ манай системтэй интеграц хийсэн одоо бичиг явах боломжтой тийм байгууллагууд нь болохоор юм ногоо айконтой харагдаж байгаа. За одоо энэ байгууллага руу бичиг явуулъя. Ингээд сонгоч. За олон байгууллага сонгож үзье. За ингээд за би нэг нэвтрээгүй байгууллага сонгож. ERP систем. За энэ байгууллагууд руу дандаа юу яах нэ? Энэ бичиг маань цахимаар явах нэ. Цахимаар явах нэ гэдгийг нь хаанаас мэдж байгаа вэ гэхлээр байгууллагын арчилт юм ногоо Cloud Icon байгаа дээр энэ болохоор системийг бичгийг системээр илгээнэ гэсэн утгыг хэлдэг байгаа шүү. За ингээд доор нь ингээд юуг нь оруулаад нэр хаяг бүртлийг нь оруулаад өгнө. За тэгээд энэ байгууллага руу бол цахимаар илгээн энэ рүү бол цаасаар явуулсан цахимаар илгээх шаардлагагүй гэх юм бол энэ дээр нь дарахаар илгээхгүй болоо хувирчиж байна. Зүгээр яг та бичгийнхаа бүртгэлийг хийгээд байна те энэ бичгийг энэ байгууллага руу явуулсан шүү гэдэг. За тэгээд шар байгууллага руу болохоор мэдээж энэ маань системээр явах боломжгүй те тэгээд ингэ харагдаж байна. Энийг болохоор ямар нэг үйлдэл дээр нь хийж болох байх нь шүү. За тэгээд явсан бичгийнхаа хуудасны таг оруулж өгөөд хавсралт файлыг оруулж өгнө. Хавсралт файлыг оруулж өгөхдөө юуг анхаарах вэ гэхлээр энэ систем маань нийслэлийн байгууллагууд руу бичиг явах боломжтой. Тэгтээ бичиг явуулахдаа та заавал файлаа энэ хавсрах байгаа файлаа үндэсний дата төвөөс авсан тоон гарын үсгээр баталгаажуулах шаардлагатай. Баталгаажуулсан файлыг та энд хавсаргана гэсэн. Өөр одоо тоон гарын үсэг өгдөг байгууллагуудаас авсан одоо тоон гарын үсгээр авсан тэр файлыг явуулах боломжгүй байх нь заавал
төрийн байгууллагууд хоорондоо ашиглана гэдэг утгаараа энийг болохоор заавал үндэсний дата төвөөс тоон гарын үсэг авч иж явуулна. За ингээд харин болохоор e-Mongolia системийг ашигладаг байгууллага хооронд заавал тоон гарын үсэг шаардахгүйгээр энэ дээр зүгээр даргынхаа гарын үсэгтэй тамгатай одоо алтан бичгээ энэ дээр хуулаад явуулах юм бол болно, системээр очно гэсэн үг. За тэгээ бичгийн товч агуулгыг оруулж өгөөд энэ мэдээллүүдээ бас түрүү нөгөө нэг ирсэн бичиг бүртгэхэд мэдээллүүдийг бүртгэжсэн гэхээр ойлгосон баг тий. За энэ танахаас явж байгаа бичгийн хариутай бол хариутай гэсэн. Хариутай гэдэг чеклээд өчлөө. За танахаас явж байгаа энэ бичиг чинь танад ирсэн өөр нэгэн бичгийн хариу юм бол энийг чеклээд манад ирсэн бичгүүдээс сонгоод өчтдөг байгаа. За ингээд бүртгэх давч дарах юм бол энэ хоёр байгууллага руу бичиг маань цахимаар илгээгдэнэ гэж ойлгож байна. За тэгээд байгууллагын бичиг хэрэг хариуцсан ажилтнанд болохоор зөрчлийн хяналтууд нь харагддаг. За зөрчил нь юу гэдэг нь юу юм бэ гэхээр ирсэн бичиг дээр 3 тохиолдолд системийн зүгээс зөрчил бичигддэг байгаа. Нэгдүгээр зөрчил нь болохоор тухайн бичгийг ажилтан ажлын 8 цагийн дотор нээж хараагүй байх юм бол нэг зөрчил бичигдэнэ. Хоёр дахь нь болохоор шийдвэрлэх хугацаанд дуусчаад хахад шийдвэрлэх байх юм бол системээс нэг зөрчил бичигдэнэ. Гурав дахь нь болохоор та тухайн бичгийг өөр дээрээ ямар ч үйл хийхгүйгээр 3-аас илүү онсон тохиолдолд нэг зөрчил бичигддэг байгаа. Системээс бичигдсэн зөрчлийг устгах хариулгах боломжгүй байгаа шүү. За юм байна. За дараагийнх нь болохоор албан бичиг боловсруулалт гэдэг зүйлсээр энэгээр юу гэдэг вэ гэхлээр сая болохоор хэдүүлээ одоо цаасан суурьтай бичгүүдээ бүртгээд бичгүүдээ явууллаа тий. Одоо болохоор албан бичиг боловсруулалт гэдэг зүйл маань хүн болгонд харагддаг, хүн болгонд нээлттэй цэс байгаа. Тэгэхээр энэ болохоор албан бичгийн төслийг системээрээ боловсруулад өөр нэг байгууллага руу явуулах гэж байна гэж ойлгож байна. За тэгэхээр албан бичиг боловсруулалт зэрэгээр харахаар яг нөгөө нэг бичгийн албан бичгийн төсөл боловсруулах ийм боломжит цаан харагдаж байна тий. За бичгийн хэмжээ А4 одоо энэ дээр нь бичгийн утгыг оруулж өгнө. За энэ бичиг маань хаашаа явах юм? Байгууллага сонгож өглөө. За одоо энэ дээр нөгөө нэг алтан бланк тий албан бланк гэдүүлээ батлуулсан байх юм бол энэ дээр болно гэсэн үг. Одоо энэ шүү дээ. Тестийн бланк албан бичгийн толгойтой А4 хэмжээгээр хэвлэнэ. Эсвэл А5. За эсвэл нөгөө нэг хэвлээд бэлдээд тавьсан байдаг бланкууд дээр тэрэн дээр хэвлэх юм уу гэсэн сонголтуудаас сонгодог гэсэн үг. За тэгээд хэдүүлээсэн PDF-ийг харчээ. Ингэж гарах нь байна тий. Ингэж гарах нь байна. За ингээд энэ бичгийн одоо нөгөө нэг хянагч нь хийн өөрөө бол өөрөө. За өөр хүн байх юм бол эндээс өөрөө хүнийг оруулаад өгч тээ. За хин гарын үсэг зурх юм, хин илгээх юм. За өөрөө бүгдээ сонгоч. За ингээд тухайн бичгийн бичвэр хэсэг байна энэ дээр тээ. Тийш ингэн за нөгөө бичгийнхаа мэдээж фонт одоо үсгийн хэмжээ гэх мэтчлэн юмнуудыг ингээд тохируулаад өгч. За эндээс хэдүүлээ одоо харцгаая. Ингэж харагдах нь. За тухайн бичгийн хавсралтыг мөн адил боловсруулах боломжтой байгаа шүү. Хавсралтыг. За ингээд одоо бичгийнхаа мэдээллүүдийг оруулж өгөөд хадгалах товч дарах юм бол одоо энэ хүний дараагийн хүн дээр шилждэг гэсэн үг. Хянагч руу. Хянагч нь хянаж дуусгаа. За одоо хэдүүлээ харцгаая хадгалах гэд. Тэнгүүт боловсруулж дуусгах. За хяналагч руу шилжүүлээ. Хянагч нь хүлээж аваад хянаж дуусгах гэд зөвшөөрөх. За энийг бичгийг байгууллагын дарганд нэгтэлж үзээд зөвшөөрөх гэдэг нь одоо байгууллагын дарга нөхгүй. За би зөвшөөрсөн гэх юм бол энэ бичгэндээ дугаар болгоод ингээд тоон гарын үсгээрээ баталгаажуулах юм баталгаажуулаад ингээд явдаг гэсэн үг шүү. За боловсруулалт нэг юм байна. За одоо энэ архив гэдэг хэсэг дээр явсан бичгийн хяналт, ирсэн бичгийн хяналт гэдэг энэ юу вэ гэхээр энэ дээр юу орж ирдэг вэ гэхээр танай байгууллага
энэ системийг ашиглахаас өмнө өөр нэгэн албан бичгийн систем хэрэгэлдэг байсан бол тэндээсээ бичгүүдээ аваад манай энэ систем рүү оруулж. За тэгээд тэндээс орж ирсэн өөр нэг системээс орж ирсэн өмнөх бичгүүд ч юм бол энэ хэсэгт харагдах нь байна. За албан бичгийн гэсэн нэг юм байна. За хоёрсан бичиг дээр бас нэг яриаггүй л дээ сайн мөн юу гэхээр одоо нэг тань дээр одоо нэг бичиг шилжээд түрээд ирлээ тий. Та тэрийг орж хараад за ингэж дэлгэрэнгүй дарж хараад тухайн бичгээ өөр нэг хүн рүү шилжүүлэх боломжтой. За шийдвэрлэх боломжтой. Бичгийн дэлгэрэнгүй нь одоо ингээд лог нь бүртгэлтэлд нь харагдаад бичгийн мэдээлэл за шийдвэрлэлтийн явцад энэ хэсэгт харагддаг байгаа. За ингээд та энэ бичгээ эндээсээ шийдвэрлээд хариутай бичгийг эхлээ шийдвэрлээд дараа нь хаадаг бол хариугүй бичгийг зүгээр шийдвэрлчихэд хаах шаардлагагүйгээр хаагдчихдаг гэсэн системээс. За албан бичгийн систем юм байна. Одоо болохоор өргөдөл гомдлын систем. Байгууллагын өргөдөл гомдол хариуцсан ажилтан гэсэн хандах хэрэгтэй ажилтан байгууллагынхаа өргөдөл гомдлуудыг системээрээ бүртгэх ийм боломжтой ийм систем байгаа шүү. За тэгээд тань дээр одоо хариулагдаж ирсэн өргөдөл гомдлууд надад ирсэн дотор харагдана. За их усвэр гэдэг зүйл ямар очиртай зүйл гэхээр танай байгууллага 11.11 төвөөр өргөдөл гомдлоо иргэдээс хүлээж авдаг байх юм бол тэр 11.11 төвөөс ирж байгаа өргөдөл гомдлуудыг энэ дээр холбоод өгчдөг гэсэн үг. Тэгэхээр энэ их усвэр гэдэг зүйл орохлоор 11.11 төвөөс ирсэн өргөдлүүд харагдана. За өргөдлийн хяналт гэсэн зүйл дээр болохоор танай байгууллагын хэмжээнд байгаа бүх өргөдлүүд харагдана. За надад ирсэн дотор зөвхөн хариуцагч нь та байгаа өргөдлүүд харагдана. За хайлт гэсэн дээр хайлт ихэд илүү тохиромжтой танай байгууллага дээр бүртгэлтэй бүх өргөдлүүдийг эндээс хайлт гэж хардаг. За бүртгэл гэсэн зэс рүү орж харцгаая. Зэс рүү бүртгэл гэсэн зэсээр дамжуулж одоо өргөдөл гомдлоо бүртгэнэ гэсэн байгууллагын шинээр бүртгэх товчон дээр дарахлаар байгууллага бүртгэхэд шаардлагатай талбарууд гараад ирлээ. Энэхүү талбаруудыг одоо бөглөж өгснөөрөө өргөдлийг бүртгэх боломжтой болно гэсэн. За өргөдлийн мэдээллүүдийг энэ хэсэгт бүртгээд өгсөн. Одоо энэ баруун хэсэгт нь болохоор иргэний мэдээлэл гэж байна. Өргөдөл гаргасан иргэний мэдээлэл. Өргөдөл гаргасан иргэний мэдээллийг энэ дээр регистрийн дугаараар нь хань өргөдөл гаргаж байгаа ажилтны регистрийн дугаарыг заавал одоо мэдчихээж системд өргөдлийг бүртгэх нэ. За ингээд шалгах давж дарахлаар энэ регистрийн дугаар бүртгэлгүй байна гэж системээс өгч байна. За тэгэх юм бол та нэг удаадаа энэ талбаруудыг нь бөглөөд өгчнөө. Тэгээ хадгалах давж дарчин. Дараа нь энэ хүн дээр дахиад өргөдөл гомдол ирэх юм бол энэ яах юм бол за ингээд мэдээллүүд нь шууд гараад ирж байна. Тэгэхээр бүртгэлийн ажилтан заавал дахин оруулах шаардлагагүй болчихно гэсэн. За тэгээд ингээд хадгалах давч. За хэдүүлээ хадгалах давч дарчээ дөө. За чиглэлээс хамаарч салбар гарч ирэн салбарын утгууд, салбараас хамгаалж ангиллын утгууд гарч ирдэг байгаа шүү. За ингээд хадгалах давч дарахлаар тухайн өргөдлийг шилжүүлэх гэсэн эсвэл цоцлох гэсэн юм хоёр боломж гарч ирж байна. За энийг болохоор та байгууллага хооронд шилжүүлэх юм уу? Байгууллага дотроо шилжүүлэх юм уу? За энэ өнрөө шилжүүлээгээд ингээд шилжүүл чинь ерөнхийдөө процесс нь яг албан бичгийн системтэй илүү ойролцоо явагддаг гэж ойлгож байна. Ингээд шилжүүлсэн тий. Тэгэнгүүт одоо надад ирсэн дотор саяны өргөдөл ч ороод ирж байна. За тэгээд энэ өргөдлийг шийдвэрлэх үү тий? Эсвэл буцаах уу гэсэн юм сонголт гарч ирж байгаа. Өргөдлийн одоо нөгөө нэг шийдвэрлэх хугацааг нь 30 хоног байгаа. Тэрийг нь болохоор нэг л удаа сонгох боломжтой байгаа шүү системийн. За тэгээд тухайн өргөдөл дээр мөн адил зөрчил бичигддэг. Яг одоо алтан бичгийн систем дээр бичигдчихсэн зөрчлүүд яг системийн зүгээс бичигддэг байгаа. Тэр зөрчлийг бас устгаж бас яаж болохгүй байгаа. Цоцолч ч юм уу устгаж боломжгүй байгаа. За өргөдөл нэг юм байна. Тэгээд нөгөө өргөдлөө хүлээж авах шийдвэрлэдэг ийм систем байгаа. За дараагийн зэс нь болохоор үүрэг даалгавар гэсэн зэс байгаа. Энд дээр болохоор байгууллагын бүх ажилчид өөрийнхөө үүрэг даалгавруудыг бүртгэж өгөөд тэгээд түүнийхээ биелэлтийг оруулаа явуулдаг ийм систем байна. За үүрэг даалгавар гэсэн зэс рүү харахаар
нийт одоо бүх үүрэг даалгаврууд нь ямар одоо ямар тухайн өргөдөл гомдол маань биш үүрэг даалгавар маань хэдэн хувьтай явж байгаа хин тухайн үүрэг даалгаврыг нөхсөн гэх мэтчлэн чагсаалтан дараах байдлаар харагдаж байна. За ажилтан өөрийнхөө үүрэг даалгаврыг эсвэл одоо нэгжийн дарга нь үүрэг даалгавар оруулах чинь тийм. Тэгэх юм бол ингээд бүртгэх. За тэгэнгүүт одоо үүрэг даалгавартай холбоотой шаардлагатай талбарууд гарч ирж байгаа. Эдгээр талбаруудыг бүглэж өгөөд үнийгээ бас одоо өөр нэгэн хурал уулзалттай ажлын хэсэгтэй холбох юм боломжтой байдаг шүү. За ингээд үүрэг даалгаврынхаа мэдээллүүдийг бүгэлжлээ. За хин энэ үүрэг даалгаврыг өгсөн, хяналт тавих нь хин гэх мэтчлэн хүмүүсээ бас оруулж ирнэ. За ингэсний дараагаар энэ нь болохоор нэгж ажил оруулдаг гэсэн байгаа. Энэ дээр дараа гүйцэтгэх ажил. За нэгж ажил оруулдаг гэсэн маань болохоор яг энэ дараах 5 төрлөөр ерөөхдөө үсчдэг. За эндээс болохоор устгах, засварлах боломжтой. За ингээд гүйцэтгэх ажлуудаа нэг нэгээр нь оруулж өгөөд тэгэх юм бол энэ ажлыг нөгөө ажилтан маань гүйцэтгэж байгаараа. За энэ нь хийж ажиллаа дууссан байх юм бол дууссан руу нэгжийн дарга нь хянаад хинсэн рүү ингээ оруулаад явдаг. Ингээд ажилтдаг олон хүмүүс одоо олон талаас үүрэг даалгавраа бэлтээ оруулаад явхад илүү боломжтой юм систем байгаа. За дараагийн нь болохоор хурал гэсэн зэс байгаа. Байгууллага дээр нэг хурал товлогдсон. За тэр хурлыг системийн хэмжээнд хүмүүстэй түргэн шуурхаа зарлах юм боломжтой байгаа. За шинээр хурлынхаа нэрийг за ерөнхийдөө бүртгэлийн талбар нь саяны үүрэг даалгавартай ойролцоо. За энэ таны үсгэж байгаа хурал маань хурал уулзалтаа гэсэн англиас нь сонгоно. За мэдээж бас одоо хаана болох хурлын байршлыг сонгож өгнө. Хизээ болохын за маргааш 8-аас 9 цагийн хооронд хуралтай гэж зарлж гин гэж бодъё тий. За тэгээд тухайн хурлын даргалагч нь хийн, нарийн бичгэн хийн, оролцогч нь хийн ингээд энэ дээр хүмүүсээ оруулаад өгнө. За тэгээд тухайн хурал болохоос өмнө хилэлцэх асуудал гэж хэвлэж байгаа. Ийм асуудлууд хилэлцнэ гэдэг нэр нэгээ бичиж тавиад өгчнө. За тэгээ нийтлэг товч дарснаар энэхүү хурал маань нийтлэгдээд энэ дээр одоо өгсөн бүх хүмүүс рүү мэдээлэл очоод хурал маань нийтлэгддэгэ гэсэн. За тэгээ хурлан дууссаны дараагаар энэ шийдвэр гэдгээ чеклэж агаад энэ хурлаас ийм шийдвэрүүд гарсан гэдгийг бас ингээ оруулаад өгчүүл илүү амар байдаг. За ажлын хэсэг бол бас одоо нэг ажил гараа тэр ажил дээр одоо нэг ажлын хэсэг байгуулагддаг. За тэрийг бүртгэж байгаа хэсэг байна. За ажлын хэсэг хурал уулзалт за үүрэг даалгавар 3-ын бүртгэлийн хэсэг нь ерөнхийдөө хоорондоо айгүй ойролцоо бүртгэж байгаа. За дараагийн зэс нь болохоор за ажлын хэсэг нь бол албаны захимшуудан гэсэн зэс байгаа. Энэ болохоор та ERP систем дээрээ өөрийнхөө мэйлийг оруулаад өгчих юм бол та яг нэг цонхноос одоо өөртөө хэрэгцээтэй бүх одоо юмнуудаа хийчихнэ гэсэн. Тэгэхээр албаны захимшуудангаа бүртгүүлэх товчон дээрээ дараад за төрийн байгууллагын захимшуудан гэдэг нь Gov-та мэйлийг хэлээд байгаа шүү. За энэ дээр Gmail-ийн мөн адил холбоод өгчөж болдог байгаа. Энэ талбаруудыг бүглөөд за дараагийн нь Messenger гэсэн зэс байгаа. Энэ нь болохоор таны нөгөө чатны хэсэг байсан тий. Хом хэсэг дээр энэ дээрс болохоор чатны хэсэг илүү одоо дэлгэрэнгүй ажиллахад боломжийг олгож байгаа гэсэн. Жишээлбэл нэг ажилтнтай би хичнээн одоо файл солилцож хичнээн зураг солилцож байсан юм бэ гэдгийг болохоор энэ мессенжер гэдэг хэсгээс илүү харахад амар байгаа. Мэдээж энэ чинь болохоор ажлын хүрээнд ашиглаж байгаа систем учраас ажлынхаа хүмүүстэй хоорондоо одоо файл явуулах, зураг явуулах, дараа нь түүнийгээ хайж болоход илүү амар. За дараагийн зэс нь болохоор мэдээлэл гэсэн зэс байгаа. Ерөнхийдөө одоо энэ дээр ирээд байгаа юм их замраагүй мэдээллүүдийг англиад харж ийн гэсэн. За над дээр хүний нөөцийн удирдлагатай холбоотой хичнээн мэдээлэл ирсэн. Алтан бичгтэй холбоотой гэмтчлэн ингээл явдаг гэсэн. За дараагийн зэс нь болохоор тайлан судалгаа гэсэн зэс байгаа. Мэдээж одоо энэ бүртгэлийн талбар үүсгээд бүгдийг бүртгээд ингээд явж байгаа бүх модулуудаас нь тайлан гарах хэрэгтэй байгаа. За тэгэхээр тэр тайлангуудаа энэ тайлан судалгаа гэсэн зэсний одоо жишээлбэл хүний нөөцийн тайлан руу орох хөрлөөр ингээд тайлан татах боломжтой харагдаж байна. Эдгээр тайлангуудыг
Ингээ тайлан системийн зэсүүдийнхаа бүх тайлангуудыг энэ хэсгээс авдаг гэсэн. За дараагийн нь болохоор олон нийтийн арга хэмжээ гэсэн дэс байгаа. Олон нийтийн арга хэмжээ гэдэг нь болохоор нөгөө нэг home хэсэг дээр байсан постууд яваад гэсэн тий. Энэ дээр ингээд дараад постлдог юм пост хэсгүүд. Тэрэн дээр болохоор нийт гэдэг дээр нийт одоо хүмүүсийн постлсан постод харагдаж байна. За миний нийтлсэн дотор таны нийтлсэн постод харагдаад та тэр постнаас засвар хийх тэр постоо устгах юм боломжтой юм төс байгаа. За дараагийн нь болохоор файлын сан гэсэн төс байгаа. Энэ төр болохоор байгууллагын ерөнхийдөө файлын сан гэсэн мод руу орохлоор ийм дөрвөн фолдер танд харагдана. За байгууллагын файлууд дотор юу байдаг вэ гэхээр байгууллагын файлууд дотор байгаа файлуудыг байгууллагын бүх ажилчид хардаг, татдаг, түүнээс ингээд татах юм боломжтой байгаа. За хуваалцсан файлууд гэдэг дээр юу байдаг вэ гэхээр та одоо байгууллагын бүх ажилчдаагаа биш 1 2 ажилтнтайгаа файл одоо хуваалцах шаардлага гарлаа гэх юм бол файлаа хуваалцгаар хуваалцсан файлууд гэдэг нь орчдөг. За хадгалсан файлууд гэдэг дээр юу ордог вэ гэхээр системийн хэмжээнд файл болгоны ард ийм bookmark-ны icon явж байгаа. Энэ дээр ингээд дарчих юм бол энэ маань хадгалсан файлууд дотор ингээд орчдөг гэсэн үг. За тэгээ устгасан файлууд дотор мэдээж устгасан файлууд байна. Эндээс энийг удаа сэргийх боломжтой. За эндээс устгах юм бол харин сэргийх боломжгүй байгаа. Устгасан дотроос устгах юм бол сэргийх боломжгүй байгаа. За тэгээд та одоо өөрөө зөвхөн өөрөө харах одоо файлууд хавтас те үүсгэх юм бол ингээд үүсгэж болно. Тэгээд энийг болохоор зөвхөн таал харна гэсэн. Ингээ үсэж байгаа. За энэ дотор зураг ч юм уу офисын хэрэглээнд хэрэгжилж байгаа файлуудаа энэ дээр оруулаад өгнө гэсэн. За файлын сан маань болохоор лимитгүй та одоо нөгөө офисын хэмжээнд хэрэгжилж байгаа файлуудаа хуулах боломжтой. За нөгөө нэг клип, кино өдрийг бол хуулах боломжгүй. Мэдээж тодорхой хэмжээний хэмжээ заасан байгаа. За дараагийн систем бол цаг бүртгэлийн систем аа. Хүний нөөцийн системтэйгээ уялдаж ажилладаг гэж хүний нөөцийг ярихтаа хэлжсэн. Тэгэхээр цаг бүртгэлийн систем дээр ямар зорилттой вэ гэхээр танай байгууллага хуран уншигч төхөөрөмжөө ERP системтэйгээ холбоод хүмүүсийн цаг бүртгэлийн мэдээллийг харах боломжтой гэсэн. За энгийн цагийн бүртгэл рүү хэдүүлээ ороо харцгаая. За энэ манай систем болохоор дараах одоо 4 төрлийн тоног төхөөрөмжтэй холбогдож ажилладаг байгаа хуран уншигч. За тэгээд төхөөрөмжтэйгээ холбочоод ерөнхийдөө энгийн цагийн бүртгэл дээр таны цаг орж ирж гин үгүй юу гэдгээ ингэ шалгаа авчирна. За өнөөдрийн бүртгэл дээр өнөөдөр цагаа дарсан хүмүүс харагдана. За цаг бүртгэл дээр өөр юу байгаа вэ гэхээр чөлөөний хүсэлтийг цахимаар явуулаад байна ажилчид. За миний хүсэлт рүү орооч нэр бүртгэгт авчаад дараад за би чөлөө авах гэсэн юм аа. Өдрүүдийн хооронд тэдний хооронд би чөлөө авах гэсэн юм аа гэд цахимаар ингээ хүсэлтээ явуулна гэсэн үг. Би юм шалтгааны улмаас чөлөө авчин гэсэн тайлбараа бичиж өгөөд хадгалчнаа. За хүсэлтээ хугацаанд авахч байна. Өчигдрийн сургалтаар ярьчихлээ. За ингээд хүсэлтээ илгээчихлээр эрх бүхий албан агчийнхны ирсэн хүсэлт гэдэг зэсэн дээр саяны явуулсан хүсэлт нь орж ирээд энэ хүсэлтийг шийдвэрлэх үгүй юу гэдгийг шийддэг байгаа систем хэмжээнд. Төлөвийг нь эндээс оруулж өгч дээ. За чөлөөг нь өгч энэ ажилд нь шийдвэрлсэн, шийдвэрлэлтийн төлөв зөвшөөрсөн юм учраас зөвшөөрсөн гэдгийг бичиж өгнө.
Ингээд саяны одоо хүсэлт маань баталгаажаад цаг бүртгэлийн систем дээр тухайн хугацаан дээр чөлөөтэй гэдэг төлөв аваа явдаг байгаа. Яасан. Цаг бүртгэлээ одоо хэрхэн холбох одоо заавар нь гарын авалга гэсэн дээр байгаа шүү. За дараагийн нь болохоор судалгаа гэсэн зэс байгаа. Системээрээ одоо энэ системийг хэрэгжилж байгаа хүмүүстээ харагдахаар одоо судалгааг үүсгэж өгдөг байгаа. Судалгаа үүсгэхдээ дараах одоо хамрах хүрээнүүдийг сонгоно. Хүрээнүүдээс за би энэ нэгжийг харахаар судалгааг үүсгэлээ гэх юм бол ингээд за ингээд эднээс хэдний хоорондын судалгаа явах юм. За энэ дээр болохоор яг таны судалгаа нэг сонголттой, олон сонголттой, тийм үгүй гэсэн сонголттой байх юм уу? За одоо жишээлбэл энэ дээрс сайн нэг ийм судалгаа аваад хүмүүс тэрийг нь тийм үгүй гэдээ ингээд сонгодог ч юм уу. Иймэрхүү байдлаар судалгааг авдаг гэсэн үг. За таныг бүглэх судалгаа байх юм бол судалгаа бүглэх судалгаанууд нь байж байгаа гэсэн. За дараагийн нь болохоор утасны чагсаалт гэсэн зэс байгаа. Энэ болохоор ERP-ийг Mongolia гэсэн системийг ашиглаж байгаа бүхэл одоо байгууллагын хүмүүсийн шаардлагатай үед холбоо барих одоо мэйл утасны дугаар гэх мэтчлэн мэдээллүүд нь харагдаж байна. За та нөгөө нэг түрүүн албан байгууллагынхаа байгууллага гэсэн зэс рүү ороод байгууллагынхаа мэдээллийг шалгаад өгөөрэй гэд би хэлжсэн. Тэгээд энэ дээр зөв одоо юугаа өгчих юм бол жишээлбэл утасны чагсаалтаас өөр байгууллага чинь таны байгууллагын утасыг хүмүүсийг олоход арай хялбар болдог гэсэн үг. За цэнийг за тэгээд энэ дээр болохоор байгууллагын төрөл дээр нь тий байгууллагын англи дээр нь байгууллага дээр нэгээ байгууллага хайчих чинь. За ингээд энэ дээр дарах юм бол нөгөө энэ үедээ шууд чатлах боломжтой гэсэн. Ингээд байгууллагынхаа юмудаа сонгочих шүү дээ. За агентлаг авах юм бол зөвхөн агентлаг зааж байгаа яамны хүмүүсийн мэдээлэл надад хэрэгтэй байна. За энэ үнтэй ингээд чатлах хэрэгтэй байна. За эсвэл магадгүй утасны дугаар мэйл нь байхад болно шүү дээ. Ингээд альбаны захин шуудан бол ийм үүрэг зорилттой систем байгаа. За дараагийн нь болохоор шагналын зэс байгаа. Энэ болохоор байгууллагын шагналын ажилтан одоо харьяа байгууллага руугаа шагналынхаа төрийн дэд шагналаа салбарын шагналаа аль нэг нь одоо шагнуулах хүсэлтээ системээр илгээж байна гэсэн. Тэгээд тэр одоо хүсэлтийг нь хүлээж аваад дэд байгууллагын шагнах үгүйгээ тодорхойлдог гэсэн. За мэдээж байгууллагын шагнал дотор байгууллагаас өгж байгаа шагналуудаа оруулаад ирэхэд болно гэсэн. За тэгээ манай системийн гарын авалгууд нь тусламж гэдэг зэс рүү харахаар байж байгаа. За жишээлбэл одоо төрийн албан агч гэсэн зэснээс төрийн албан агч чөлөөлөх гэж ороод энэ YouTube бичлэг байгаа. Энэ гарын албан дээр энэ дээр болохоор яаж чөлөөлж байгаа бичлэгүүд одоо жишээлбэл байгаа. За ихэнх одоо бүх гарын авалга маань энэ дээр текст дээрээ бичлэг болон ингээд янз янзаараа байж байгаа гэсэн. Та бүхэн тэгэхээр системээр ашиглахдаа мэдхгүй чадахгүй зүйл гарах юм бол тусламж гэдэг зэс рүү очиж гарын авалгатайгаа нэг танилцаарай.